2023 оны байдлаар улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн инх тунх амьдарч Монголын хамгийн өндөр настай хүн 112 нас сүдрийг зоглож байгаа тухай статистик мэдээллийг уншлаа. Харин гэр бүлийн эхнэр нөхөр хамтдаа өндөр насалж эрүүл саруул инх тунх амьдарч байгаа тохиолдолд их цөөхөн юм билээ. Бид хань бараанда үр хүүхдийнхээ түшиг нөмөр болж 78 жил хамт амьдарч байгаа хоёр буурайг зарим очлоо. Ийм өндөр насалж байгаа гэр бүл ховорхон байхаас гадна өөрийн ирэхгүй хайр бишрэл төрүүлнэ. Чухам юу энэ гэр бүлийн хоёрыг ийм урт удаан аз жаргалтай амьдрахад хүргэвэ гэсэн асуултаар бид яриагаан эхэлсэн юм. Гэх сайхан эвтэй найрамдтай юм бүгдээ чи урдаа элдэн энэ махаагүй чиглэн нэгнэрээ цэвэрлэн ийм маягаар хамтарч манай өвгөн ерний зөөлөн юм бүгдийг мэднэ юм бүгдийг чадна надад Монгол үчиг зааж өгчээсэ. За би үл энэ багасаа баян гимнастик хийдэг. Би 6 цагт босоод л гүйчихдэг. Ер нь 18 км гүйжсэн гэж болно. Өвөө маань өглөө босонгуудаа шууд ингээ босоо явчихгүй те. Босоод яг суудал дээрээ хэсгэн тийм тасгал хийн, бясалгал хийн. Тэгээд ерөөсөө нүдний тасгал хийж эхлээл ингээл доошоогоо ингээл өөрийгөө барьж эхлээд тэгээд босож одоо цайгаа уудаг тий. 2016 онд хамт тусаж байхдаа та одоо энэ дасгалыг хэдийнээс хийж эхэлсэн бэ гэж асуусан чинь 25 наснасаа хийж эхэлсэн гэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ дасгалтай хамт баг 70 гаруй жил ерөөсөө өглөө босоод дасгал хийх нь суршид болцсон байгаа. Унтах, идэх, хооллох энэ бүгдүүд одоо зөв журамтай. Хоолоо идэхтэй гэхэд чинь өвөө бол ерөөсөө барж ажиллаа. Тэгээд тэр нь өөрт нь баг бясалгал болцсон юм уу гэмээр те. Тэгээд тухайн үед ажиллаж байгаа үед нь юм ярих юм бол сонсохгүй те ингээд хариу хэлэхгүй тэгэл залгиж дуусаад юу гэсэн гинэ гэдэг ч юм уу те. Тамигдахгүй, арих уухгүй. Дөнгөж энэ дээрээ зөрхөн хүүхдүүд ч гэсэн хэрэглэхгүй. Аавыг одоо арих уугаа цогтоо орж ирээд байсан гэж мэддэггүй. Манай аав ч өөрөө тамхи татдаггүй, гэрүүлээс тамхи татдаггүй, өөрөө татдаггүй байхгүй учраас ингээд бүгдийг ингээд дээр дороос нь давхуулаад тамхи гэдэг юм ер нь чигшүүлсэн. Хамаагүй уурлаж болохгүй. Уурлна гэдэг чинь одоо нэг насыг хорж байгаа юм аа. Тон сайн ойлгосон хамаагүй муудаж болохгүй. Хүүхдүүдийн дэргэд бүр муудууд бүр болохгүй. Би бол ээж аав хоёрын амьдралд ам зүрж хэрэлдэж байхыг ерөөсөө мэддэггүй. Тэгээд хоорондоо бол маш хүндэтгэлтэй хизээж хүүхдүүдийнхээ хажууд муудалцдаггүй. Янз бүрийн муу үгээр хэлцээд дараа зөвхөн тэгээд тийм мэдгүй. Хоёр гинэ аягүй сайхан хүч тий нэгэндээ хээлтэй ингэж явж байгаа нь энэ хоёрын манаас урт наслахад нөлөөж идэг байхаа гэж боддгийн. Аав ээжийг найзаа гэж харж алуугаасаа тэр үед чинь хүмүүс бие бинийгээ бол тэгж дууддаг ховор байсан. Тэгээд тэр хоёр гарахтаа хоёулаа гөтлөөд энэ гарахлаар би өстө ичи зовдөг байсан л да. Гэхдээ үнэхээр хоорондоо хайртай хүмүүс чинь урт насалж өдий хүртэл ингэж явдаг юм байна шүү дээ. Бие биендээ халамжтай. Тэгэд одоо хүртэл одоо ингээл аав чи ээжийн духыг үнсээл өглөө босч ирэхлээр нь үнэхээр гайхалтай тийм сайхан гэр бүл би өссөн. Би гайхаад юм одоо нэг л мэдсэн чинь одоо ийм өндөр нас үржиглээ. Манай өвөө юм хоёр одоо 4 дахь үеэ үдчихэж байгаа. Одоо бидний хувьд бол одоо эдэр насн дээр байхдаа өвөө эмээгээ ингээд те хараад өвөө эмээтэйгээ хамт ингэж цагийг өнгөрүүлээд өвөө эмээ маань одоо ингээд сайхан саруул ийм сайхан үр ач одоо зэнэрийнхаа дэргэд одоо ингээ бас байж байгаа гэдэг чинь бидний хувьд бол маш том одоо хувь тавилан те. Манай ээж бол гал олдоо бадраад 78 жил амьдарч байна. Энэ болохоор одоо Монгол улстай энэ ховор гэж би боддгийг. Нэг нь 98 та, нэг нь 96 та гэж. 90 насны ойгоор нь бид нар одоо хоёр аав ээжийнхээ гал голомтой бадраасны 70 жилийн хийж ирсэн. Бид нар чи одоо алтан хормын хийдэг юм уу гэж. Эсвэл одоо тэр мөнгө орон гэж байдаг гэсэн гэнэ.
Тэгсэн манай аав тим юм байхгүй алтан хуурай мэдэрэг бид нар дээр мэддэггүй байсан. Харин гал голомтой бадраасан гэдэг чил одоо их зөв юм байна гэж аав өөрөө тэгж хэлсэн. Тэгээ тэрийг одоо найз нөхдөөд ахмад ажиллаж байсан улсууд нутгийнх нь бүгд усуудыг ураад сайхан тэмдэглэсэн. Чи өвөө тэг бас зогсоол микрофон авангуудаа одоо тэр цаатлын боломж сууж байгаа нас эхлээд өөрөө бүгдийг танилцуулсан. Овог нэртэй, нутаг устай, цоолгүй шинтэй бүгдийг хэлж байгаа байхгүй юу. Тэр үед эрттэй байсан тий. Тэг хараах ур зой тогтоолд ямар агуу юм бэ. Ер нь тэндээсэн бүх хүмүүс биш ирсэн. Гэрийн эзэн цогт очиргой түүний гэргийл хамнаар Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд төрсэн хүмүүс. Цогт очиргойг таних мэдэх хүмүүс багш байхаар цаанаасаа заяасан хүн гэлцэх. Тэр нь ч үнэ. Тэрээр 1939-өөс 1943 онд бага сургуульд үргээд 1943-аас 1945 онд Улаанбаатар хотын багшийн их сургуульд суралцжээ. Багш болох нь түүний мөрөөдөл байж 18 наснда багш болж аймгийнхаа дунд сургуульд багшилсан байна. Харин л хамгай их нялхсан эмнэлгийн анхны сувилагчдын нэг. Цогт очиргой хуульч багш мэргэжилтэй бөгөөд 97 наснда ажиллаж байсан сургууль болох Цагдаагийн дээд сургууль буюу одоогийн дотоод хэргийн их сургуулийн хүндэт профессор болсон ховор тохиолдлын эзэн юм. Манай сургууль сая хүндэт профессор болголоо. Энэ бол хамгийн сүүлийн одоо баяр баясгалантай үйл явдал. Тэгээ бид нар ачцэнээр нь бүдээр очсон. Сургуулийн захиргаас хамт олон нийт бие бүрэлдэхүүн тэр 500 гаруй заалыг дүүргээд тэгээд аав цол болгоход үнэхээр бид нар багтаж баярлж байсан. Тэр олон сонсогч нарыг сууж агаад авахуулаад гэр бүлийн шүү гэж суухаа суухтаа айгүйх бахархсан. Одоо тэгээд би тусламжаа ярьсан, дийгч уншсан. Тэгээд ихээхэн сайхан болсон доо. Энд дээр гараад ихтгэл тавиад явж хат нь үнэхээр араа бахархаж явсан. Одоо тийм хөшүүн одоо тэгээд ихтгэл тавина гэдэг. Нэгт хоёрдугаарт одоо манай Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 100 жилийн ой болох гэж байна. Тэгэхээр сумынхаа 100 жилийн ойд зориулаад аав маань одоо ном бичиж байна. 100 жилийнхээ ойд зориулж энэ намаа вэлгэдэхэд бэлдээд дуусч байна. Одоо Эрдэнэ мөрчөөд өөрийн ухаан боловсруулаа ажиллаад ном бичнэ гэдэг чинь үнэхээр бахархав штэ. Ном бичихтэй бол өөрөө одоо нүдний шил зөөдөг. Одоо би жишээ 66 таа болоод нүдний шил зөөгээд байж хаад аав бол нүдний шил зөөдөг. Хоёрдугаар тэр дандаа бичихээ монголоор одоо хожим монголоор бичиж эргээд тэрийг засан гадна хөрвүүлээд кирилл дээр болгодог. Өвөө таны өгүүлэг дурсамжаас бичсэн номыг нь эхийг бэлдээ дууссан. Эхийг нь бэлдээ дууссан. Тэгээд ингээд энэ Тэмүүлэр дурсамж найруулж одоо жинхэнэ бодит амжилттай бодит тусуудын бодит зүйлүүдээр нэг би одоо найруулж өгж бичсэн хэрэг юу дээ. Тэгээ ингээд нэг 150 хуудастай юм ном байна. Тий. Номныхоо нэрийг аль өгүүлгээр нөхөө? Би номын нэрийг өвдөсөл гэж байгаа штэ. Өвдөсөн хүний ухаан санаа зүйл арга билгийг л үзүүлсэн нэр шүү дээ. За та тэгээ уншаад алдаа байвал надад хэлээрэй. Одоо таны хиддэх ном бэ? Энэ одоо араас юуч байж гэнэ үү гэхдээ тийм сүүлийн ном да. 97 наснда ингээл ном бичээл гаргаж инэхэр мундаг байгаа шүү тийм ээ. Би одоо оюуны хөдөлмөр хийлээ. Би одоо ахмад зохиолч хүн Ормон тууч ийм олон ном бичсэн. Чөлөө цагаа оюуныхаа хөгжүүлэх зохиол бичиж зориулж байсан. Энэ ч миний оюун ухааныг доктортой байлгах миний бас урдтаа наслахад тусалсан болов уу гэж юм. Зогт очиргой 1953 оноос эхлэн зохиол бүтээл тойрвож эхэлсэн бөгөөд үхэлт тэднийг айлгаагүй. Эндүрэл, домох дэр, эрэлхэг застав. Би од байна. Аюул сүрсэн нь буурал тэргүүнд. Үнэнд гүйцэгдсэн тагнуулчдын өчил, хатан зоригт тагнуулчин, данжаадуудын үеийн өчил, заяа тавилан зэрэг тууж,
Мөнхрөх хутагт химээх түүхэн роман олон өгүүлэлэг хэвлүүлж уншигчдын хүртэл болгосон Ахмад зохиолч. Уран бүтээл, зохиол төвлөрлийн ажлаа эхлүүлсний 65 жилийн ой дээрээ тэрээр 2018 онд соёлын гавьяа зүтгэлдэг химээх өндөр шагналаар ингрээн нялаажээ. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлсэн солоор Дамбын цогточор хууль сахиулгын их сургуулийн Ахмад багш. Хаднгийн дум сургуульд байхдаа магнаа гэж дууд жүжиг бичээд тоглож байлаа. Шүлэг гэрмтэр бичээд хөдөлмөр сонин залуучдын үнэнд ганц нэг тэгээд найруулал бичээд хэвлүүлэх ийм асуу байлаа. Ямар нэгэн зүйл хийж байхдаа юунд цатаардгүй миний бүр анхаарлыг маш их татдаг гэсэн. Яг хүүхэд байхдаа. Ерөөсөө ном уншаа суусан бол тэнд хүүхдүүд орилж гинөө, шуугилдж гинөө, энд юу хийж гин ерөөсөө яг тэр зүйлдээ уусаад орчдөг. Тэр нь үнэхээр гайхалтай. Тийм ч учраас энэ олон бүтээлүүд одоо өвгөөс төрсэн болов уу гэж боддгийг. Сайн хантай учирнаа гэдэг тухайн хүний ажил, амжилттай, үр бүтээлтэй байж хүсэл мөрөөдлөн гүйцээж амьдрахын нэгэн хүч болж байдаг гэлтэй. Цогт очиргой гэргийл хамтаагаа ханилан суугаад 5 сайхан хүүхдийн ээж аав болжээ. Тэд аз жаргалтай, урт удаан, нэр төртэй амьдрахын үлгэр дуурайлал болж 78 дахь жилдээ инх тунх амьдарч байна. 47 онд хадны сумын дум сургуульд багшилж байхдаа нэг нь 18-тай 20-тай гэрэлсэн хоёр шүд шалгүй дам бүстэй эсээ ханхаа гэж бид амьдч байлаа шүү дээ. Хүйтэл байсан даны дараахан үе юм бүхэн гацгалтай байж. Тэгээ энийг бид дэвчээтэй сэтгэлийн одоо хатуудлаар давж амьдсан. Анх айлгэр болж байгаа нь хоёр аягтай. Тэгч маань хоёр шин аяга шиж өгсөн. Энийгээ дөрв болгоод хадгалаад гоёод явна. Манай там гэрээ гоёж байгаа нэгээд там хий хайрцаг энэ өрөө тавьчих одоо гоёж юм уу яа. За энэ 1959 онд л одоо энэ Байсан. энэ байшинд орсон шээ тавьсан. Энэ үеч одоо яг ихтэлгүүр анх удаа баяртаа нэг дуу чимээтэй гэл гээтэй тийм байж үлээ. Сайн нөхөр хүн би их хэрэг олнаа. Аюу энэ уртнаас л чинь сайн ханиг үчүүдээ ястаа сайхан юм үзлээ хөрхий зайл. Гадаа дотоод явлаа. Энэ чинь одоо энэ өвгний чинь воин шүү дээ. Энэ өвгөн чинь воинтай хүн шүү дээ. Аавыг энэ харахгүй юу. Аав нь 80 хэдэн өрсөн. Хачин сайхан айлууд байсан юм аа эдийнх. Нутаг орондоо бүр нэртэй сайн айлуу байсан юм аа. Миний аав амбжигийн замгаж малчин удын бариач ийм хүн байсан. Намайг одоо үр дээрээ тавьж ягаад төрүүлж байгаа юм штэ. Хачин сайхан уулзаад. Ястай нэг бурхны заалтаар явж байгаа хоёр шүү байсан юм аа. Ламгойн аав хилсээр гүтгэгдэн хилмигдэж шоронд сууж өвчнөр өөд болсон гэдэг. Аавын хайрыг мэдрэлгүй, аавтайгаа сайхан амьдарч чадаагүй дээ гэж одоо болтол харамсдаг гэсэн. Харин түүний 3 ах дайнд мордож, хоёр нь л буцаж иржээ. Хагцлын зовлон аавгүй өссөн сэтгэлийг минь сайн хань дүүргэсэндээ гэж ханиа магтаж ярих нь нэгийг бодогдуулна. Бага насныхаа тухай дурсах их дуртай шүү. Гэхдээ зарим нь мартаад байна гэж Ламгой ярьсан юм. 10 настай байгаа шүлгэн тэрэ би одоо мэдээчтэй. Аргалын утаа боргилсан малчнийгэр төрсөн би атар хээр нутга өлгийн минь гэж боддгоо гэдэг эндээ сүрэнгой өвчтэй үдээ. Та нар мэдж байгаа үдээ. Ийм шүлгэн нөөд хоочны юм дандаа уншдаг.
Ээжээ аав хоёр нь залуу цагтаа дуу хооронд дуртай, бүжиг таан зэргэх сонирхолтой. Найз нөхдөд урьж хөгжилддөг, соёлч, зарчимч, сайхан гэр бүл явсныг одоо үр хүүхдүүд нь бахархан дурсаж байна. Ааваас ер нь үлгэр жишээх авсан их гоё бүжиглчин. Ээж хоёр чинь тэр нахын амны бүжигт их явдаг байсан. Хоёулаа хосоороо бүжиглчин. Аав маань айгүй сайхан дуулна. Мандлын дарна би дуулцхан бүжигч яах вэ? Яадаг эхлээд хүн төрлөختөн задгай цагаан жаахан дургу энэ дурмага бүжиг дараа нь одоо их болсон мод богцорол баадас тэгээ мөсгөөд очиж тибис тэгээд би хэвээ авгаадаа зориулаад нэг дуулдаг хүн бай. Надад зориулсан дуу гинэ. Намон багадэгээс 나라대빈도 호야하다나고 아시히게르레게 저그너도 아무라가 kimi 오차요다고 이네체 와가지고 엔기 비 энийг хинтээ зориул дуулдаг юм да дуулдаг. Манай ээж ганган юм чинь хагасанд ажил тарж ирчээд өсөө угаагаал нэг шүлжүүлдэг байлаа. Нөгөө жижигхэн одоо боржилгож байгаа ухаантай хумсаа бодно гарна гэж их сайхан. Манай байрныхаа хүртэл дандаа тэгдэг байсан. Танаа ээж чи ямар ганган юм бэ гэдэг байсан. Зоона манай аваа дөө их мэддэг байсан юм. 탈때레 온사나 저와리기 오도 다쇼랄 따마후이인저라 호호호 tanka도 누스스 남마해가 보도 달히네리 쓰레자이나자 호 манай гүшин бол одоо их хөдөлмөрч өө. Хотод ирээ совилчийн сургууль өгчөөд эхний засгийн төвд чинь одоо 29 жил ажиллаа. Би орос хэмжтэй ажиллаж байлаа. Хэл ойлгоход орос хэл чинь гайгүй ганц нэг юм тогтоосоор байгаад хэлчих юм аа. Тэгээд хойно очоод мацгаад очиход тэр хэл надад маш их тусалсан шүү. Цогт очиргүй 1979 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотноо Монголын элчин сайдын яамд консулын атташегаар ажиллахаар томилогджээ. Өмнө нь оюутан байсан би даан аспирантурт суралцаж төгссөн ээлтэй Орос улсдаа атташе хэмээх хариуцлагатай өндөр албан тушаал томилогдсон 3 жил ажиллаж амьдарчээ. Би Германд төрсөн. Германы Берлин хотод төрөөд тэгээд 49 хоногт хахад манай ээж хоёр хоёулаа оюутан байсан. Тэгээд миний охиныг чи ээж хоёр маань хоёулаа 3 нас хүртэл өсгөөд тэгээд би төгсж ирээд охиноо авч ийлаа шүү дээ. Өвөө эм хоёр дээр өссөн байгаа. Мантай чинь миний зээ охинтэй. Би зээ охиндаа хамгийн хайртай. Ер нь хүүхдүүдээ бүгдээрэнд хайртай. Та надад нэг тод хүрдэг өмсгөөд намайг гадаа гаргачаад тэгээд хичээлээс тараад ирээд гадаа тоглож байхад намайг олон хүүхдүүдийн дунд хувцаар нь таньж олдог байсан гэдэг. Ангиасанд гарах мөртөл одоо хараад байна. Намайг харах мөртөл нуугдаад зогтаач. Даагерт одоо жигжид гардаг байсан. Тэгээд тэр үед манай өвөөний ганц үнэтэй дурантай. Тэгээд тэр дурангаар яг та хүүхдүүд юм чинь бид нар ингээл үеэлүүд хоорондоо тэр дурангаар нь ингээл хараад тоглодог байсан. Тэгээд манай нэг үеэл маань дурангийн авч гарч нөгөө дуран үзчихсэн чи өвөөлстэй миний дуран хаач хөөе тэр төвшөө миний дуран аваад ир гэдээ уурлал. Тэгсэн чинь үгүй би аваагүй штэ мантахаа үзчих аар заа гэдэг. Нэг их мэдлийн юм нөгөө өөрийнх нь нөгөө өсгсөн хүүхэд нь одоо болохгүй юм хийсэн ч гэсэн тэрийгэ загин чаддгүй. Тэгэл одоо хөгшөрсөн хойно л хөрхий өвөө эм хоёрыг харахаар одоо ачийг хариулах хэрэгтэй тий.
байна. Цусны дээр сайхан шатар тоглоно. За миний тоглох гэж байгаа охин бол манай том ач хүүгийн охин Чэлвүүн байна. За тэгээ би Чэлвүүнтэй нэг удаа тусан дээр нүүсэн Чэлвүүн намайг хоцсон байгаа юм. Би одоо тэгээ Чэлвүүнтэй нүүх гэж байна да. За би өвөө нүүдээ. Чэлвүүн бол удаа дараа ийн олон улсын тэмцээн, готын тэмцээнүүд оролцож медаль олныг авсан ийм одоо тэргүүний шатарч охин түүний ах нь бэлгүүн байна. Бас олон удаагийн тэмцээнд оролцсон медаль авсан ийм зэрэгтэй тамирчин. Үр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг дан ганц сургаал хоосон яриагаар бус үйлдэлээр хайраар үлгэрлэхийн нэр юм хэмээн ойлгодог шүү гэж хоёр буурай хэлж байна. Тэд ийм л хайр дүүрэн гэр бүлийг бий болгож хүүхдүүдийн өсгөжээ. Үр хүүхэд ачцын нар нь дурсаж ярих, аз жаргалтай дурсамж олонтой байна гэдэг тэднийг хэрхэн өсгсөний гэрч болох үзье. Лагер дээр бол 100 бол одоо зуны цаг үе бол хамгийн их тийм дурсамжтай гоё цаг үе байсан. Ширээн дүүрэн тэ цайтай, ундтай, өрөмтэй одоо боовтой ингээл яг тэгж нэг өглөөний цаг ингээд уугаа сурсан. Тэр нь л одоо бас бидний хувьд бол одоо хүүхдүүдэд нь өглөөний цай бол их чухал юм аа гэдгийг бас зааж өгсөн болов уу гэж боддог. Манай аав биднэрт оюутан байхдаа канки авчирж өгнө. Өөрөө гулгана аав. Туул голын тийшээ явж их гулгадаг байсан. Тэгэл айгүй их ном уншина. Гой ном авчирна. Бас манай аав охтуудаа их хайрладаг байсан ихчд хоёрыг ялангуяа эмэгтэй дүүгээрээ бити шал угаалах. Гар нь муухай олчихно. Тэгээд юу вэ? Бити төмөс арилгавал гар нь хар болчихно. Гэхдээ намайг өстой багаас минь ажилд явах байгаа жоохон ажилгүй болгосон л доо. Тэрнээс манай хэд бол уушаасаа их ажиллах тийм улсууд. Төмөөрөө ажиллах ийм юмбай хүмүүжлтэй гаж өрөөсангүй хүүхдүүдээ гэж би бодсон юм да. Хүүхдүүдтэй урам зориг өгч чаддаг тэр сайхан чанар нь бол ингээд үр хүүхдүүдэд ингээд нөлөөлөөд энэ хүүхдүүд нь бол ингээд сайн сайхан явж байна. Мөнгөтэй яач надаа ингэж орой болохыг ээжээ юу идэх вэ? Ямар хоол идэх вэ? Ямар юм идэмээр вэ? Одоо хачин хайрлаж манай хүүхдүүд эртээр аав байжээ. Үгүй энэ манай охин ямар хурдан юм бэ? Бархандаа цай тавьчихад хурдан явах юм. Хүний амьдралд жаргал зовлон тохиолддог. Гэвч энэ өндөр насандаа хайртай хүүгээсээ хагцсан гэж яахан санах билээ. Ханиндаа сэтгэлийн хатаарл даван шүү дээ хоёулаа гэж ярих хоёр буурлын үг залууст сургамж болох юм. Хөөман өнгөрлөө хүүхэн хадахай уйсараагаа нүдгүү боллоо. Орой басаар уйлахлаар эдгээр чин загнаад битээ уйлээ. Хүний өөрийн амтэн битээ ууд гэдэг. Одоо уйлахай шөнө өнтер сэрээд миний хүү хаанаа бол. Миний муу адгадаг хүү бол одоо ээж аав хоёрын тожоо өрөдөж хайрлж ижээгээ яаж сайхан болгох ямар юм идмээр байна гэж ер нь энэ хүүхдүүд бүгдээрээ ажиллаж шүү. Ветерин одоо өгийн найзууд чинь байхгүй болчиход одоо миний одоо дотны найз хоронтой чулуулж би Хитэн Бадаргын хаймшаар энэ л байлаа. Өөр одоо миний тэр үеийн ажиллаж байсан хамт нэгтэй сайхан нөхдөд жирээс төмөр байхгүй. Самын үеийнхнийг нэг хоёр их гэрэн байна да. Тэгээ одоо сүүлийн үед ярихгүй байгаад сайхан
Минь түргээд байдаг усуудад байхгүй бас л наад яхан гонигтэй санагддаг. Бие биендээ үг хэлээч гинэ. Би 5 хүүхдээ орхиод мөсгөө суралцахад 5 хүүхдээ хүмүүжүүлээд өөрөө ажиллаад ингээд 4 жил зүтгэсэн. 2 дугаар анги, нэг нь 4 дугаар анги. Бас хоёр нь цэцэрлэгт хоёрыг аваад явна. Нэгийг тэврээд явна. Энэгээр би яста банк бахарж явдгийн. Хүүхдүүд маань бахардаг байлгүй яах вэ? Тэгээд ер нь бие биендээ хайртай байж аяа хоол цайгаа хувааж идэв. Энэ бол сайхан дурсамж гэж би боддог. Өгөндөө би хайртай шүү. Өвгөө маань өдий наслаж намайг одоо өдий уулзаад ингэж явууллаа. Өгсөн минь одоо тэгээд хоёулаа өндөр насны наслаа гээд ялгүй юмд тэнд өвдлөө энд өвдлөө гэдэг энийг хэлэхгүй шүү. Дэвчээд байгаа хэрэгтэй. Өвдлөө ч гэсэн өвдөөгүй юм шиг байх хэрэгтэй. Тэгж сэтгэлийн тэнхээ хэрэгжээтэй гэх юм. Битгий заваа одоо насны өндөрт гарцгалаа өгөхийн талаар битгий бод. Цаг нь ирсэн шүү. Хэзээ юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Би чамд хэлдэг үү дээ. Чи ойлгодог үү дээ. Би ингээ бэжнэмд тусахыг л бод. Би одоо нүдсэн. Би энэ нүд болно. Энэ наад гих болно. Ингээд өсөж амжилт ингэж холбогдоод байгаа. Хүн шиг амьдрна гэж бид ярьдаг. Тэгвэл ёстой л хүн шиг амьдарч хүнлэг байхыг сургасан хоёр буурлын амьдралын түүх, амьдралын зарчим, тэр чигтэл зөв байхын үлгэр дуурайлал болохоор сайхан юм. 100 насалж 6 таяг тулаарай буурлууд минь. Одоо өвөө эмээ маань ерөөсөө ах дүүнээсээ одоо хоёр ханаал үлдсэн байна л да хоёр талдаа. Тэгээд энэ хугацаанд бол зөвхөн гэр бүлүүдийг бусад ах дүүнийхээ үр хүүхдүүдийг ч гэсэн халамжилдаг тийм ээ. Үр хүүхдүүдэд санаа тавьдаг. Тэр хүүхдүүдээ л авч явдаг. Тийм одоо гэр бүлийн тийм цуцшгүй тийм эрч хүчтэй тийм улсууд байдаг ч төрөлхийн тийм ээ. Тийм хүмүүсийн л нэг хүмүүсийн л төлөөлөлдөө. Москвад байсан болоод ч тэр юм уу ерөнхийдөө ингээд бас нэг өөрсдийнхөө найзуудыг авчираад нэг гоё тийм соёлтой, цочломтгой хүмүүсийг хүлээж авдаг. Тэр зан чанар нь одоо бас яг нийтж намайг ч гэсэн олонтой нийтж байх сайхан найрсаг, зочломтгой байх тэр зан чанарыг одоо бас суулгаж өгсөн болов. Би 2005-6 оноос эхлээд нэг жоохон өдөрт халдмшаал дээр хашиж ирж байсан. Тэгэхэд өвгөөсөө очиж зөвлөгөө авахад өвөө маань үнтэй ер нь бол их сайхан зөв сайхан харьцах хэрэгтэй. Ер нь бол хүний харьцаан дээрээс л ерөнхийдөө хүн харагддаг. Тийм учраас ер нь бол харилцаан дээр л маш сайн анхаарч хүний хүндтгэж харьцаж яваарай л гэж юм тэр цагаас минь надад их тод амьдралд их тод байдаг л да. Одоо манай ээж ав маань одоо бидний хөдөө зэрэг түргэж сургууль соёл боловсрал сайхан хүмүүжил одоо эзэмшүүлж бидний цаашдаа амьдрал аж цаа нарт нь үнэхээр харагдаж жишээтэй үлгэр жишээ үзүүлж яваад нь би аав ээжтэй үнэхээр баярлалаа юм аа. Ямар бахархалтай юм бэ манай ээж аа өдийн наснда ингэж явж байна. Одоо баярласнаа л тутам одоо илэрхийлэл суугаас өөр аргагүй. Өвөө эмээ та юуны өмнө урт удаан насалж үр хүүхд биднийг бас ингэж хамт байж бас биднэрт үлгэр дуурайлж болж яваарай гэж бас хүсье. Өдий сайхан одоо 97-тай өвөөтэй 95-тай эмээтэй ингээд хоёулаа ухаан санаан саруул тийм ээ ингээд явж байгаа бидний одоо бас өдөр тутам ажилдаан одоо амьдралдаа эрч хүчтэй зоригтой явах одоо энэ урмыг нэг ч гэсэн өдөр ингэж ахиулж байгаа. Та хоёр маань ингэж гэр бүлдээ үр хүүхдүүдтэй ингэж үргэлж нөмөр нөөлөг болоод үр хүүхдийн үр бархал болоод амьдрах нь бол бид бүхэндээ бол урам зориг хайрладаг аа. Тийм хоёр ингээ мундаг хоёр хүний ингээ үргэлжлэл болж байгаадаа би үнэхээр их бахархдаг байхгүй. Өвөө маань ингээд бас хуйлж, аав маань хуйлж, би
би өөрөө хуйлж авахгүй. Одоо манай охин ингээд эрх зүйчээр сурж байгаа ингээд 4 үеийн хуйлж гараад ирж байгаа. Тэгээ хамгийн гоё нь өвөө маань яг тэр миний одоо хүүхэд насаа өнгөрөөсөн хамгийн жаргалтай цаг хугацааг өнгөрүүлсэн тэр заслангийнхаа байшинг надад өвдүүлж өгсөн байгаа. Тэр нь үнэхээр гоё санагдсан. Тэгээд одоо би хүүхдүүдтэйгээ тэр байшиндаа очингууд яг л тэр нэг хүүхэд насны манд урсан цэдрээд өөрөө хүүхэд отчихсан юм шиг. Одоо миний хүүхдүүд миний яг тэр насн дээр байхад чинь хичнээн жаргалтай байгааг харахад үнэхээр сайхан байгаад байдаг. Тэгээ одоо ингээл өөрийгөө хөшөрчлөө гэж бодонгууд өвөө эмээгээ харангууд юу вэ өстө хийж бүтээх зүйл ямар их байгаа юм бэ? Бидний өмнө их урт зам хүлээж байна гэдэг. Яг тэгэж бодогдох болсон. 28 ач зээнэртэй энийг эдгээр сайхан байгаасаа гэж хүсэж байна. Хүнтэй эвтэй байвал хаач байсан ядардаггүй юм байлээ шүү. Бүгдээрээ сайхан эрдэмтэй хүн болоорой гэж хүсэж байна. Хүүхдүүд бүгд хайртай шүү. Хүнд тусаар хүргэж давдан гацсан гажигтай хүмүүсийг энэ хайр тэрэн тусалж байх юм бол эргээд тэрний ач тусвал заавал ирдэг учиртай. Ийм инэрэнгүй сайхан хүндэг сэтгэлтэй байна шүү та нар. Энэ хамгийн одоо гол чухал юм байгаа юм. Хүний амьдралд одоо ийм энэргүй сайхан сэтгэл ер нь бүх зүйлийг хийдэж сайхныг өөрт хүсэж байдаг юм шүү гэдгийг захиа хүүхдүүд.